За амгалан дүүрэн байцгаана уу. Эдгэрлийн өргөө подкастын маань энэ удаагийн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн жичин хомирт маань манай танхимын ЭД 1, ЭД 2, ЭД 3-та явж байгаа Батарших эгч маань оролцож байна. За Батарших эгч маань та минь аль нутгийн явгуу сонгол хүн бэ? Би Сэлэнгэ аймаг Галтан болгосон яриад. За тэгээд Улаанбаатар хотод орж ирээд 20 гаруй жил болж байгаа. За 20 гаруй жил. За та минь манай эдгэрлийн дасгалжуулалт энэ сургалтыг нь хаанаас олж мэдсэн бэ? Энэ эдгэрлийн дасгалжуулалтыг л манай нэг найз маань санал болгосон байгаа. Тэгээд тэр найз маань Баян Бурал их бурал төвд нэг эдгэрлийн дасгалжуулалт өөрөө явдаг байсан. Тэгээд энд явж суралцаач гэлээ. Их бурал төв чинь нөгөө нэг ботаникийн тенттэй байдаг. Бүтээсэн болгон бас өнгөө ивент явдаг байсан шүү дээ. Тэрүүгээр л явж исэн хүн байгаад байгаа тийм. Тэнд ер нь явж байгаагүй тийм. Тэгээд найз маань харин чи энд яваа доо. Тэгээд манад ирээд санал болгоо тэгээд гэр арай ойрхон нэг нааш их. Манай өргөөр ирсэн юм. За та минь эдгэрлийн дасгалжуулалт орохоос өмнө эдгэрлийн дасгалжуулалт ямар зорилготой, ямар шалтгаантай орж ирсэн бэ? За би дасгалжуулалтанд хамрагт миний хувьд л юу элэгний Б-вирус, Д-вирус тэгээд элэгний маш олон зангилаатай олон тооны тэгээд сүс ургасагтай тийм шалтгаантай орж ирсэн. Тэгээд танхимаар явна гэсэн шийдвэр гаргаад манай эдгэрлийн дасгалжуулалтанд орж ирсэн биз дээ тий? Танхимаар явна гэсэн зорилготой яваад тэгээд орж ирсэн байгаа. За тэгээд эдгэрлийн дасгалжуулалт орохоос өмнө таны маань амьдралын хэв маяг, таны ааш харин ямар байсан бэ? Энэ тухайгаа ярьж. Энэ хөтөлбөрт хамрагдахаас өмнө л маш их урттай, авцаартай тийм. Тэгэл өвчнөө шаг би шагнал гэртээ яждаг гэсэн. За. Тэгээд одоо сургалтанд аврагдаад сайхан болж байгаа би. За тэгээд сөрөг сэтгэл зүйн шалтгаан маань ямар сөрөг зүйн шалтгаантай вэ? Сөрөг шалтгаан бол маш их уурлдаг гэдэг гэртээ тэгэл уурлал усаарлаа. Тэгэл би шагнал. Тэгэл өөр ямар сөрөг сэтгэл зүйтэй байсан бэ та? Өөр одоо маш их уурлал уцаарлаа өөр яа. Айц байсан. Тэгээд одоо ямар төрлийн айцтай байсан бэ? Ер нь л тэгэл өвчин дээр л дөрөөсөн айц нь одоо энэ шинжилгээ хөр одоо очихор ямар гарах юм бол яана гэдэг. Бас санаа зовлттой байсан. Тэгэл Гомдол байсан уу? Гомдол байсан баха. Ийм сэтгэл зүйн сөрөг байдалд орж ирсэн юм тий. За манай энэ нэвтрүүлэг маань бас подкаст маань бас танхимын багш Одгирлийнхаа чиглүүлэгтээ явж байгаа. Тэгээд анх манай ихчиг орж ирэхэд сэтгэл зүйн байдал ямар байсан? ЭД 1-2-т одоо 3-аад төгсөж байгаа бах. Тэгээд 3-аад төгсөөд ихээр бас сэтгэл зүйд нь ямар өөрчлөлт орсон, өвчнийх нь эдгэрэлт нь ямар байсан гэдгийг бол манай багш маань бас нэгээс нь ахуулаа явж байгаа юм чи маш сайн мэдж байгаа. За та мэдээ эдгэрлийнхаа дасгалжуулалтанд ороод ямар эдгэрлийг авав? Эдгэрлийн дасгалжуулалт маш их эдгэрлийг авсан. Тэгээд ер нь шинжилгээнүүд бол нэлээд доктортой болсон байгаа. За нэлээд доктортой сайхан болсон. Тэгээд тайван болсон байгаа. Нэг уур ахсан юм тий. Амгалан тайван болсон байгаа. Тэгээд цэсний ургацаг маань цэсний ургацгаар зүгээр болсон. Тэгээд юун дээр бэлгэн дээр хатвар бол маш бага байна гэсэн. Тэгээд олон тооны зангилаа маш цөөн болсон байна гэсэн. Тийм шинжилгээтэй болсон байгаа. Манай монголчууд ярьдаг шээ уур биеийг зовоон, уул морийг зовоон гэдэг. Бид нар яг уурлаа л ингээд бие ингээд зовоон чагнаал чагнаад. Жишээ нь ингээд бидний сэтгэл зүй чинь нэг өдөр ингээд өвдчих, бидний бие бол өвдчихөөгүй шүү дээ тий. Их олон жилийн сөрөг сэтгэл зүй дээрээ төвлөрсөөр агаад нэг мэдгээд тав тухайн харгалзах хэрэгтэн дээр очиод яах нь тэр өвчлөг үүсгэсэн байдаг. Одоо ингээд бодох нь ингээд нэг хан дээр ингээ хадаас хатахад нэг орон гардаг штеп. Тэр чинь болохоор бид нэг уурна гэж бодчих. Тэгээ нэлгэн дээр яах нь хідэн хадаа шив. Тэр шивснийхэн доогоор яах нь ингэж элэг мэн өвдөж ингэж байсан биз дээ. За манай танхимын чиглүүлэгч баш Одгирл мэн оролцож байгаа болохоор бас энэ анх манай Батарших эгч минь ямар сэтгэл зүйн төлөвтэй, ямар хүн байсан
гэдгийн талаар бас нэг тодорхой ярих болов чиг өгөх гэж бодож байна. За Батбашрах оролцогч маань анх эдгэрлийн 1-р ангид орж ирэхдээ хичээлд ирээд хамгийн хойд суучдаг нэг буйтан байдаг. Тэрэн дээр сууч нь хинтэй ч юм ярихгүй. Тэгээл хичээл дүүртэл тэндээ сууж л байдаг. За тэгээ хичээл нэлээ хэдэн өдөр явлаа, ажиглалаа багшийн хувьд. За энэ оролцогчтойгоо яаж яриул яах вэ гэд тэгээд анх танилцаа. За тэгээ ямар шалтгаанаар орж ирснийг мэдчихэж байгаа. За тэгвэл тийм шалтгаанууд байгаа юм байна гэж саяны хэлээд байгаа нөгөө өөр бухимдал санаа зовнил тэд нар байгаад байгаа. За тэгээ бид нар ингээд хичээл дээр оролцоод нөгөө нэг юу яадаг л та суралцж байгаа хүмүүсээрээ бүгднгээр нь л ер нь хичээлийн явцад нэгээр нь зарим өдөр нэг 2 хүн яриулдаг ч юм уу, зарим өдөр нэг 3 хүн ингээ ээлжлээд яриулаа явж явах завсар энэ хүмүүс төр нь хичээлээ нөгөө сонсон гэртээ очиод би бас юм хийдэг юу талархал бичдэг гэдгийг бас өөрөөс нь сонслоо л тоо. Тэгэхээр талархал гэдэг зүйл чинь бид нөгөө уурлаад байдаг байсан зүйлүүдээ яг эргээр болгоод нөгөө талархал болгоод бичээд ирэхээр яаж юм? Нөгөө уурлаад байдаг давтамж яаж юм? Баггүй. Багсан тий. Яг үн тий нөгөө талархал бичээд ирэнгүүт нөгөө даалгаврууд өгчөж байгаа тий. Тэнгүүд нөгөө даалгавраа хийж явцад тэр хүн маань яаж юм? Сэтгэл зүйн шалтгаанууд дээрээ төвлөрөхгүйгээр гэр бүлийнхэн ямар харилцаатай байна тийм ээ. Тэд нар урд нь бол тэр хүмүүс яг өмнө гаргадаг байсан аашаараа суралцааж явж явах хугацаанд яг хэвээрэл байсан гэж таараа. Тэгэхээр Батбашрах оролцогч суралцагч ангийн маань хүн дээр энэ хичээл даалгавруудаа хийгэж явснаар өөрчлөлт орсон гэж үзэж байна. Яг тийм тий. За өөрчлөлт талхалгууд нөгөө шинжилгээнүүдээ өгсөн чи яасан гэлээ? Шинжилгээнүүд өгсөн чи ер нь маш их өөрчлөлт гарсан. Аллаа за илгэн дээр ч нөгөө аллаа тасаад тэгээд нэг хавдрын маркер эхо гэж өгдөг байгаа. Тэгээд тэр 3-ыг өгсөн. Эхлээд энд сургалтанд хамрагдахаас өмнө аллаа тасаад нь 200 хэд гараад 300 хүрсэн байсан. Өндөр байсан. Их өндөр бай тий. Тэгээд сургалтанд хамрагдаад нэг 10 хоногийн дараа нэг юу гараад шинжилгээ өгөх шалтгаан гараад энэ шинжилгээ өгсөн чинь буугаад хэв болчихсон 40 хэд болцоод аллаа тасаад нь 10 хэдхэн 10 хоногийн тийм. Тэгээд хавдрын маркер нэг 30 гаруйтай байсан. Тэгээд хавдрын маркер нь жоохон буухаад 30 хаттай болсон. 27 8-тай. Тэгээд илэгний нөгөө эхо таруулсан занглаа нь болохоор бас гайгүй болсон бай гэдэг. Бид яг энэ сэтгэл сөрөг зүй дээр ажиллаад өөрийгөө яг ингээ муутай сайтай ингээд хайрлаад ингээд ирэхлээрээ энэ илэг гэдэг чинь нэг айгүй их хайр авч идэгэрдэг болчих. Энэ хайрыг ингээд өөртөө бий болгоод үүсгээд тэр хайраар оршоод ирэхлээрээ илгэн дээр минь ингээд сайхан өөртөө хөгж байгаа нэг жишээ авна. Чинь тийм үү? Тийм. За уурнаас гадна өөр сөрөг сэтгэлийн төлөвүүд нь юу байлаа? Өөр сөрөг сэтгэлийн төлөвүүд одоо түрүү ялжсэн юм нэг эмэг зэгцтэй байлтай. Эмэг зэгцгүй байхдаа яг уурн ингээд тийм. Нэлийн яаруу санд руу тийм хамхуу хурдл тийс одоо бол сайхан амтнд байсан. Нөгөө нэг айдас гэдээсэн шүү дээ тий. Нөгөө айдас нь одоо ямар байгаа? Алга болсон. Ер нь гайг болсон тий. Тэгээд одоо ер нь айдас байна уу? Айдас байхгүй. Айдас гэхлээр манай үзэгчд бас юу гэж байна? Айдас чинь дотор их олон төр. Тэр та минь яг ямар айдастай байсан? Энэ эрүүл мэнд дээрээ тулгурсан тэр шинжилгээний одоо яана гэл тийм л. Одоо би энэ хүндэрсээр байгаа би өгчүүл. Тэгсэн чи одоо тэр нь ямар? Одоо тэр нь зүгээр болсон байна. Зүгээр болсон тий. За тэгээд онлайн хөтөлбөр гэж байдаг манай дээр танхимын хөтөлбөр гэж байдаг. Манайх болохоор яг танхим дээр яг ингэж нөгөө амьд харилцаа. Тий. Танхим дээр бол амьд харилцаа хүмүүс анги хамт толноос айгүй маш их хэдэргэл авдаг гэдэг. Тэгээд тэднийг түүхийг сонсно. Тэгээд яг ингэх юм биш тэ ингэх ёстой юм байна л тэгэл. Манай танхимч бас баялаг хөтөлбөртэй байгаа юм байна.
юу дуун бяцлалаа хийчин, бяцлалаа хийчин, дээрээс нь хоорондоо ярилцчин, танхимыг чиглүүлэх чинь ингээд чиглүүлэг өгчин. Дээрээс нь юу яач эдийн засварчид бас олж байгаа ингээд аюул хэрэглийн түүхүүдээ сонсч байна. Хамгийн гол нь би биентэйгээ ярилцаад тийм нэг өвчнийхөө түүхийг ингээд ярихаар эдгэрэл аваад тийм. Энэ ингэсийг би ингэх юм байна гэдэг тийм. Нэг нэгнээсээ маш сайн мэддэг гэсэн үг тийм ээ. Тийм. Онлайн дээр болохоор бид нэр болохоор нөгөө эренчимаа менежер болон бид нар чинь болоо дандаа онлайнаар сурч ирсэн хүмүүс байхгүй тий. Тэгэхэд бид нар чинь бас нөгөө одоо бол танхим дээр болохоор яаж юм шууд дуумслалаа хийгээл мэдрэмжүүдээ хоорондоо ярьж юм гоё амьд харилцаа үүсгэж байгаа. Би бол тэгээд нөгөө танхим юу хоёр онлайн зэрэг явуулсан. Тэгж онлайнаар аваад танхимаарч аваад ингээд тэгсэн. Бид нарыг одоо намайг сурч явах үед бол онлайн хөтөлбөр гэж байсан. Танхимын сургалт маань эхлэегүй байсан. Тэгэхэд бол дууг бол энэ зүгээр дуу байгаа юм байна даа л гэж л тэр юун дээрээс телеграм хичээл дээрээс хардаг байсан болохоос биш ер нь дагаж бол дуулдаггүй байсан маа даа. За тэгээд зүгээр нөгөө бүлгийн уулзалт эднэр дээр болохоор нөгөө ментор багш нараас баг чиглүүлэг авдаг. Гэхдээ дандаа бол биш байхгүй юу? Тэр чинь 1-2 хүний л чиглүүлэг аваад олон менторийн байдаг учраас юу гэдэг хүн болго ярьж чаддгүй байсан. Танхимын онцлог болохоор яадаг вэ? Хүн болгоныг яриулдаг тий. Тэгээд ирэхээрээ нөгөө эдгэрэл нь надад маш хурдан байгаа ажиглагдчихж байгаа. Та минь ингээд танхимаар явна дуун бяцлал ордог шүү дээ. Тэгээд тэр дуун бяцлалаа яач? Дуун бяцлал нүдтэй анаа сайхан дуулна тий. Ер нь энэ сургалтанд харагдах дуу муу гэл юм шалхуудлаа яадаг гэсэн үг тий. Айгуу тэр дотор нь одоо бол дотор нь ороод ингээд айгуу гүн. Яа нөгөө дуун бяцлал тий утга учирд нь ороод тий өвдөг өвдөг чи дуун бяцлал тий тэр мэдрэмжийг аюултай татвшаа. Манай танхимаар сууж байгаа хүмүүс ихэн голддог гэдэг. Дуу бид нар ерөөсөө тий анх дуулахтай ерөөсөө мэдтгүй зүгээр дуулаад ингээд ам дээр зүгээр дуулаад байсан болоо. Тийм дуу бяцлал гэдэг бол яг дотгошоо юм амьдтаад яа үг үсэг өөрийгөө хайрлаа тэрврээд ингээд тэр нэг дуу бяцлал гэдэг утга учирыг сайн ойлгоод байгаа шүү. Сайн. За та минь одоо ингээд эдгэрлийн тасгалжуулалтанд одоо 3 дээр явж байгаа. Анх нөгөө эдгэрлийн тасгалжуулалтанд орж ирэхээс өмнө та минь ямар вэ? Энэ хоёрын хооронд ямар их зөрүү вэ? Ямар амжилт гарав? Ямар ухаарал авав та энэ сургалтаас? За анх бол ерөөсөө юм ярьдгүй тэгээд дугаал мэдгсэн. Тэгээд одоо бол маш их эдгэрэл авсан байгаа. Тэгээд маш амар тайван болсон, уур усааргүй болсон. Гэр бүлийн одоо харьцаанд бол хүүхдүүд бас ханийжл маань бас маш эрэг хандлагатай байгаа. Ээж итгэж байгаа эдгэрсэн гэлтэй. Тэгэл одоо тийм бай та. За маш сайхан эдгэрэл авсан. Тэр хэлний зангилаа алга болж юунд чинь чинь угаасаа уурлаад энэ уур чинь яг дотор ингээд нэг юм уурдаг нэг хоёрыг нэрч тийм шүү. Тэгэл тэр уурлал ингээд ахлаа яг нэг зангираалтай ингээд нэг ингээд зангираанууд ингээд тэгээ бид нар яах нь хайраар ингээд дүүрээд ирэхлээр ингээд сулраа тавигдаад ингээд сайхан өндөө гардаг юм шүү дээ. За тэгээд одоо Батуурших оролцогч ангийн маань хүн дээр одоо юу хэлж амжаагүй те энийг л дутуу орхисон байх та гэсэн зүйл үлдсэн болвол бас одоо ингээд нөгөө бидний подкастыг үзэх энэ хүмүүс дээр бас адилхан бас эрүүл мэндийн шалтгаантай байгаа хүмүүс дээр хэлэх яг нэг зориулаад нэг хэлчмээр за энийг л хэлчихвэл энэ хүмүүс тусуулчих бах та гэсэн тийм зүйл байна. За одоо ер нь сурвалжтай хандаад хэлэх юм юу? Ном сайн уншиж явах хэрэгтэй мөлий. Ном бол айгүй сайн эдгэрлэг өгдөг. Тэгээд талархлаа сайн бичих хэрэгтэй юм билээ. Тэгээд хичээлдээ тасдахгүй сайн яваад байвал тэгэл эдгэрэндээ. Тэгээд өөртөө итгэлтэй хамгийн гол нь би итгэж байна те. Тэгээд итгэл үнэлэлтээрээ тий. Тэгээд эдгэрэндээ.
итгэл үнэмштэй гэдэг чинь бас маш чухал. Итгэл үнэмшил тий. За тэгээд эдгэрлийн тасалж яваад манай нөгөө 10 байгаа шүү дээ. Тэр нь аль нь тантай илүү төхөнтэй байсан? Талархал юм нэлийн төхөн байсан шүү тий. Тэгээд гэртээ бол байнга бэлтгэл хийдэг өглөө орой өдөр сонсдог. Өглөөг яаж авчих та юм? Өглөөг бол өглөө бас тэгэл босоод талархлаа хэлнэ. Өглөөг талархаад эхлэе. Тэр өдөржингөө ингээд сайхан талархлаа. Эерэг ирч юм нэрээ зэнийдээ. Тэр өдөржингөө чигтэй гоё явдаг шүү дээ. Тэгээд бэлтгэл сонсон тэгэл хэлнэ. Та эдгэрлийн түүхийг хэр сонсч ирсэн бэ? Эдгэрлийн түүхийг бол ер нь маш их сонсож байгаа. Одоо ч гэсэн сонсож байгаа тийм. Тэгээд номл биш. Ер нь зав гарууд номл болох гэдэг. Ном уншихаар маш их эдгэрэл авт юм лээ. Манайд ажлаас тэмдэглэл хөтлөг гэж ярьж байгаа шүү дээ. Тэмдэглэл хийсэн үс. Тэгээ багш нь бас нөгөө ангийнхаа нөгөө хүүхдүүдэд гэж ярьдаг шүү дээ. Ангийнхаа хүүхдүүдэд хичээлээ ингээд сонссных нь дараа нэг даалгавар өгөөд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр даалгавраа хийгээд явж явах завсар юу болдог лээ? Даалгавар хийгээд ч гоё эдгэрэл маш их гарч ирдэг. Тэр богино хугацаа юм шиг байгаа даахгүй тий. Хүмүүс сонсохоор за ийм гэж бас юу ах вэ тий. Гэхдээ манай дээр бол тэр чинь бол нэг өмжөөд явдаг ингээд явж ирсэн тий. Нэг өдөр ирээд нэг өдөр юу өмжөөд явдаг. Тэгэхээр нэг нийтдээ нэг 20 хоногийн хугацаанд шинжилгээний хариу маань тий. Саяны хилээд исэн үр дүнүүд гарцсан байгаа. Тийм өндөр. Тийм. Сайн үрдэг гарсан тий. Тэгээд манайд энэ сургалтын маань бяцлагуудад их гоё явдаг. Тийм. Танд боёртой ч ингээд сайн хүрсэн бяцлал нь ямар вэ? За хамгийн сайн хүрсэн бяцлал цагаан гэрэл юм да. Эд нэг юм бараг супер маш их номер 1 бараг бяцлал авчлаа. Цагаан гэрэл гэдэг. За нэгдүгээр ангид цагаан гэрэл байсан юм тий. Хоёрдугаар ангид хамгийн сайхан яг ингэ төвлөрч чадсан тийм бяцлал нь ямар бяцлал байсан бэ? Төвлөрч чадсан үүлэн учрал юм уу да. Яг үнэ яг тэгдэг тий. Нэг дээр цагаан гэрэл, хоёр дээр үүлэн учрал. Гур дээр болоод ирэхээр чинь нөгөө нас уртсах гэдэг. Нас уртсах. Одоо бид хэд чинь дөрөвдүгээр хичээл дээр явж байгаа байхгүй юу? Одоо 3 дугаар ангидаа ороод дөрөв дэх өдрийнхаа хичээл дээр явж байгаа. Одоо маргааш 5 дахь өдрийн маань хичээл орно тий. За ингээд бид хэдий яриа ингээд сайхан өндөрлөг тохиж байна. За та минь ингээд эдгэрлийн тасгалж байгаа хамрагдаж байгаа асуудалтай хандаж юу гэж хэлмээр байна. Тэр тухайгаа тэр юугаар ярихгүй байна. Эдгэрлийн тасгалж хамрагдаж одоо ивж байгаа тий. Одоо тэгээд чилдээ идэвхтэй оролцож хамгийн гол нь маш итгэл үнэмшилтэй тий би итгэж байна. Тэгээд энэ одоо яваасаа л гэж сүгэн да. Үнэхээр мэдэрдэг юм билээ шүү гэж хэлмээр. Тууштай яваа. Тууштай яваас энэ хичээлээс дадал болгоно. Тий, дадал болгоно хамгийн гол бас тий. Яг энэ талархлын дадал болгосон гэж шүү дээ. Энд одоо сонсоод очиод гэртээ ороод бас сонсцог яад юм байхгүй гэдэг бол байнга сонсвол тий дадал болгох хэрэгтэй тий. За ингээд манай подкастт орж бүрэлдэхүүн хийж оролцсон танд маш их баярлалаа. За ингээд би сэтгэлийн нэвтрүүлэн өдрөөс өдөр гэрэлтэн зочид төв дэлхийг бол гүйгүүл болтугай гэж баярлалаа. За танд баярлалаа. Бас талид багштай бас баярлалаа маш их баярлалаа. Тайдуугаа багштай бас тий болон анги хамт олондоо бас маш баярлалаа тий. Одоо ангийн хүмүүсд подкастыг үзэж байгаа. Та нарынхаа буйнд сэтгэж байгаа шүү гэж хэлмээр. За бидрийч юу гэдэг багшийн маань гоё байгаа. Та минь өөрөө идгэж байгаа баг шүү дээ. Тий. Яг үнэ. Өөрөө идгсэн хүн нь хэн блэ? Тий. Идгээсэн хүн хэн блэ? Минь өөрөө. Тий. Тэгэхээр юу өөртөө бид нэр өвдүүлэх нь бид нар байгаа. Идгээд хүмүүс нь бас бид нэр өөрсдөө байгаа. За амжилт хүсье. Хамгийн сайхан. Хүсье өрөөё. За ингээд бидний подкастыг үзэн сонирхсан та бүхэндээ баярлалаа, талархлаа, гэлээ.